Адууны соёл. Ганцхан хятадаас төдийгүй ер нь суурьшмал иргэнээс ялгагдах нүүдэлчний нэг онцлог бол тэдний адууны соёл юм. Евразийн өргөн уудам талд 19-р зуун хүртэл амьдарч байсан тарпан хэмээх зэрлэг адууг зөвхөн нүүдэлчдэл одоогоос 5-6 мянган жилийн өмнө нүүдлэхийн тулд л гэршүүлжээ гэх юм уу, гагцхүү морьтой болсон учраас л нүүдлийн аж ахуй үүсчээ гэж хэлж боломоор. Гэршсэн адуун тун удалгүй нийт Евраз, Хойд Африкаар таран хэдэн мянган жилийн турш хүнтэй хамт иргэншлийг туулсан боловч чухам Төв Азийн нүүдэлчид чиг морийг өөрөмшүүлсэн ард түмэн өөр байхгүй гэж хэлж болно. Тэд юун түрүүн тал хээрийн эрсдэс уурамсгалд тохирсон дэсвэртэй өл хоол сайн даадаг хагас зэрлэг маягийн үйлдвэрийг бий болгожээ. Морь бол нүүдэлчний хувьд юугаарч сольшгүй амьдралын хэрэглэгдэх хүн. Сайн нөхөр байлдааны зэвсгэн. Үнэн дээр морьгүй бол нүүдэлчин огт төсөөлөгдөхгүй. Хятадууд нүүдэлчдээс хамгаалж умар талдан хэдэн мянган километр хэрэм барьсан нь угтаан хүнээс биш, морьноос хамгаалсан хамгаалалт саад юм. Хүн яаж ийж байгаа даваад орж ирж болохгүй өндөр хэрэмийг морь гаталж чадахгүй. Гэтэл морьгүй нүүдэлчин гэдэг бол хинч биш шүү дээ. Чухам морьноос шалтгаалж нүүдэлчид хүн төрлөختний соёлд хэд хэдэн том хувь нэмэр оруулжээ. Орчин үеийн хүний хэрэгэлдэг хувцас болох өмдийг нүүдэлчид анх морин дээр өмсөх тохиромжтой хувцас хэмээн санаачилсан. Морин дээрээс ном сум харавхад туйлын тохиромжтой учраа дөрөө хийх санаа тэдэнд анх төрсөн байна. Авсаархан зүйлийг ямар ч саад бэрхшээлгүй тээвэрлэх морин чарга хэмээх хэрэгсэл нь түүхийн турш нүүдэлчин аяндан хийгдэнд тусалсан юм. Нүүдэлчний морин дэрэмгээ хүмбэр хараваагаасан өдөр тутам морьтой харьцдаг байсан нь тэдний аян дайнд гарамгай байсны нэг том шалтгаан мөн. Хүнээсэн хэдэн 10 дахин их малтай энэхүү уудам зэлүүд газар тэд морины нуруунд дээр төрж морины нуруунд дээр үхдэг байв. Морины явдал дунд хөдөлгөөнт бай авнах талаар тэдний гүйцэх өөр ард түмэн байсан болов уу? Морины хүчээр тэдний хэрэглэгддэг зэвсэг хөнгөн авсаархнаас гадна хаанхынхаас ч илүү үр дүнтэй байжээ. Мод эврээр хийсэн ном нь Европынхны хэрэглэдэг номоос 2 дахин хол тусгалтай байж авсаар морь чаргатай. Тэд өвөл зүүнний ямар ч хулиралд өндөр уул өргөн голыг хэдэн сараарч хамаагүй зовх юмгүй туулдаг байлаа. Умрын нүүдэлчин бараа таваар үр тариа гэх мэтийн олон зүйлээр хятадаас хамааралтай учраас тайван замаар солилцох эсвэл уулгалан довтолж булаан дээрэмтгэхийн тулд өмнө зүгэн хүртэл үргэлж ажиглаж байдаг байлаа. Хятадаас аюулгүй үед цагаан кремийн хойгуур өөрийн уудам талдан адуу малаан тайван адгуулan амьдрна. Харин түүхийн тодорхой үед хятадууд цэргийн хувьд хүчрхэгжин занл хийлгэхэд нь тал хээрэн орхин умрва баруун умар тийшэн хэдэн мянган километр дайжин алга болж өөрийг нь хамгаалдаг байжээ. Орхиод явах тариалангийн газар хот балгад тэдэнд байсангүй. Хизээч эргээд ирж болох бэлчээр л ард нь хоцорно. Нүүдэлчний газрын тухай ойлголт хүн газар хоёр салшгүй гэсэн тариачны ойлголтоос тэс өөр юм. Тэд аль нэгэн тодорхой газарт уягдаагүй учраас байгалийн болон нийгмийн ямар нэгэн таагүй байдал буй болоход хүний санаанд багтамгүй хол газар нүүн очиж идэж байна. Нөгөө талаас тэд байгальдан зогтсон гайхамшигт морьтой буюу өөрснөө бараг л морьныхоо нуруунд дээр амьдардаг учраас ингэж дайжин алга болох болцоотой. Хятадууд яаж ч хүчрхэгжээд нүүдэлчдийг сүрхий зохиж дорой туулна уу гэхээс хизээч захиргаандан бүрэн оруулж байсангүй. Дайжин очоод тэнхэрч хүчээн сэлбэх нөөц газар нь нүүдэлчинд хойшоон зах хязгааргүй хэрвээ хүсэх юм бол хойд мөсөн далай хурч болох аж.
Хятадуудад нүүдэлчнийг чинээнд нь тултал нэхэн хөөх бололцоо байгаагүйгээс гадна төр зур эзлээд авч болох үйц говь болон хээр тал нь цаашаа үргэлжлүүлэн суурчих ямар ч сонирхол төрүүлж байсангүй. Тарайланч хятадуудад үржил шимгүй энэ газар огтоос хэрэг байгаагүй юм. Тиймээс манай эртний өмнөх 100 орчим онд Уди Хуанди, манай эртний 100 орчим онд Хуанди нар нүүдэлчний нутг руу довтлон сүрхий том зохилдогч байсан боловч эцсийн бүлэгт эзлэн сууршилгүй их нутг руу гам буцаж байжээ.